Самбай цаана үзэгчтэй Хятад энэ 7 хоногт нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандууллаа. Дэлхийн өнцөг булан бүрээс төр засгийн тэргүүнүүд болон инновац технологи бизнесийн салбарын манлайлагчид цуглаж, эдийн засаг, бизнес, технологийн салбарын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцдэг зуны Давос энэ 7 хоногийн пүрэв гараг хүртэл үргэлжлэнэ. Энэхүү чуулганд оролцохоор 90 улсын 1700 гаруй өндөр албан тушаалтнууд, мэргэжилтнүүд Хятад улсын Далян хотноо ирээд байгаа юм. Энэ дунд Монгол улсыг төлөөлж ерөнхий сайд учрал болон бусад холбогдох албаны төлөөллүүд оролцож байна. Монгол улсын ерөнхий сайд учрал бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чантай хоёр талын уулзалт хэллээ. За уулзалтаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулах асуудлыг хэлэлцэв. Тэрээр Монгол улс цаашид түүхийн эдийг зөвхөн түүхийгээр нь экспортлдог загвараас татгалзаж, нэмэн өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж байгааг онцоллоо. Энэ хүрээнд зис, хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр бүгд найрамдах Хятад ард улстай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явц, тулгамдж буй асуудал, хэрэгжилтийг түргэсгэх арга замын талаар санал солилцлоо. Цаашлаад эдгээр төслийг зөвхөн худалдааны асуудал бус Монгол улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, экспортын орлогыг өсгөх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чан Хятад улс Монгол улстай хөгжүүлж байгаа найрсаг харилцаа хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг уулзалтын үеэр тэмдэглэлээ. Мөн Монголын тал нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Тайван, Хонконг, Шинжаан, Төвдийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархалтай байдгийг илэрхийллээ. Талууд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аж ахуй нэгж хоорондын шударга хамтын ажиллагааг хөгжүүлэн дэмжих, эрх зүйн орчны үндсийг бий болгохыг зорж ажиллахаар санал нэгджээ. Зуны Давосын нээлтийн нэгдсэн хуралдаанд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян үг хэллээ. Тэрээр инновацид тулгуурласан хөгжил нь Хятадын эдийн засгийн урт хугацааны доктортой байдал, доктортой өсөлтийн гол тулгуур хിവэр байгааг онцолж байна. Мөн дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалд нээлттэй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх илэрхийллээ. Инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь сэдвийн доор болж байгаа энэ удаагийн чуулганд дэлхийн эдийн засгийн ирээдүйд технологийн шинжилэл, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы нээлтийн хуралдаанд үг хэлсэн Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян инновацид суурилсан хөгжил нь Хятадын эдийн засгийн урт хугацааны доктортой өсөлтийн гол хөдөлгөгч хүч хിവэрэ байгааг онцолохын зэрэгцээ Хятад улс 2026-аас 2030 оныг хамрах 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний эхний шатанд эдийн засгийн доктортой байдал, инновацийг дэмжихэд чиглэж байгааг онцолжээ. Тэрээр цааш Хятадын химэл оюун ухааны салбарын өсөлтийг эдийн засгийн шинэ өсөлтийн хөдөлгүүр болж байгааг хэлсэн байна. Сүүлийн жилүүдэд химэл оюун ухаан, робот техник, квант технологи, био үйлдвэрлэл зэрэг салбарууд үйлдвэрлэл, тээвэр, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбарыг эрчимтэй өөрчилж байгаа учраас энэ удаагийн форум технологийн бодит хэрэглээнд ийхүү онцгой анхаарч байгаа. Хэлэлцүүлгүүд дараах 5 үндсэн чиглэлээр өрнөж байна. Дэлхийн худалдааны шинэ өөрчлөлт, Хятадын хөгжлийн дараагийн үе шат, технологиг бодит эдийн засагт нэвтрүүлэх нь ирээдүйн ажлын байр ба шинэ үеийн ур чадвар, эрчим хүчний шилжилт ба өрсөлдөх чадвар. Энэ дунд Хятадын эдийн засгийн дараагийн үе шат орсон байгаа нь гайхаад байх зүйлгүй. Учир нь Азийн бүс нутаг өнөөдөр дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 орчим хувийг бүрдүүлж байгаа. Дэлхийн үйлдвэрлэлийн хүчин чадлын 3/2 нь энэ бүсэд төвлөрч байна. Харин үүний 40 орчим хувийг дангаараа Хятад улс бүрдүүлж байгаа юм. Тиймдээч форумын нээлтийн үгэнд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян нээлттэй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг илэрхийлсэн юм. Далян хот зуны Давосыг 9 жил зохион байгуулсан туршлагатай хот. Тэгвэл энэ жилийн чуулганы зохион байгуулалт өмнөх жилүүдээс ялгарх онцлог юу байгаа талаар СЖТ агентлагийн сэтгүүлч Ван Хунжи мэдээллээ. Бид яг одоо Далян хотод ирээд байна. Шинэ манлайлагчдын жил тутмын уулзалт буюу зуны Давосын чуулган мягмар гарагаас пүрэв гараг хүртэл үргэлжилнэ. Хэдийгээр байршил нь хിവэрэ байгаач энэ жилийн чуулган олон шинэ өнгө төрх шинэ санаачлагуудыг агуулж байна.
Одоо арга хэмжээний төв хаалга руу явж чуулган хэрхэн ямар зохион байгуулалтаа эхэлж байгааг газар дээрээс нь үзүүлье. Инновацлог уур амьсгал чуулганы танхимд хүрэхээс өмнө мэдрэгдэнэ. Энэ жил оролцогчид Далиан хотын гудамжинд аль хэдийн тогтмол ашиглагдаж эхэлсэн жолоочгүй робот автобусаар зорчих боломжтой болжээ. Энэ жилийн чуулганд оролцогчдод зориулсан онцгой тээврийн хэрэгслийн нэг төрөл бий. Энэ бүтээгдэхүүн хятадд үйлдвэрлэгдсэн нь илт харагдаж байгаа. Мөн энэ нь инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх гэсэн чуулганы үндсэн сэдвтэй бүрэн нийцэж байгаа юм. Далиан хот 2007 оны 9-р сард болсон анхны чуулганаас хойш зуны Давосыг нийт 9 удаа зохион байгуулжээ. Ли Хэминг энэ хугацаанд хот хэрхэн өөрчлөгдөн хөгжсөн болохыг өөрийн нүдээр харсан хүмүүсийн нэг юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Далиан хот асар их өөрчлөгдөжээ. Зуны Давосын чуулган нь хотын эдийн засгийг илүү чанартай өсөлтөнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлж, дэлхийн томоохон компаниуд болон хөрөнгө оруулалтын төслүүдийг татахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 2025 онд Далиан хотын эдийн засгийн хэмжээ 1,80 юаныг давсан бол тус хотын бомбд дэлхийн 160 гаруй улс, бүс нутгийн 300 гаруй бомбдтай холбогдоод байна. Ли Хэмингийн үзэж байгаагаар нээлттэй хөгжил нь Далиан хотыг дэлхийн эдийн засгийн форумын үзэл баримтлалтай нийцүүлдэг гол хүчин зүйл болж байна. Анхны зуны Давосын чуулгантай харьцуулахад таны бодлоор хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл ялгарх онцлог юу байна вэ? Хиймэл оюун ухаан. Энэ жилийн чуулганаас технологи ийм хэмжээний арга хэмжээг зохион байгуулах арга барилыг бүхэлд нь өөрчилсөн гэдгийг харж болно. Мөн хүмүүс хоорондоо холбогдох, харилцах үйл явцыг илүү хялбар болгосон гэж бодож байна. Далиан хот 2 жил тутам зохион байгуулагддаг энэхүү чуулганд зориулан олон улсын хурлын төвийг барьсан байна. Хисан хэлбэрийн өвөрмөц архитектуртай энэхүү барилга эрчим хүчнийг хэмнэлт хийх гормоор ажиллаж байна. Энэ барилга өөрөө цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, мөн гэрэлтүүлгийн хэрэглээг бууруулдаг ухаалаг системтэй. Ийм том байгууламжинд ихээхэн эрчим хүч шаардах нь мэдээж хэрэг. Тиймээс агаржуулалт хүргэлтээ системийг илүү үр ашигтай ажилуулахаар зохион байгуулсан байгаа. Чуулганы төв 100% ногоон эрчим хүч ашиглаж байгаа бөгөөд нүүрс төрөгчийн ялгарлыг ойролцоогоор 800 тонноор бууруулах тооцоо гарчээ. Мөн байгалийн гэрэлтүүлэг, далайн усаар хөргөх систем зэрэг байгалийн хүчин зүйлсийг ашигласнаар байгууламжийн нүүрс төрөгчийн улмөр буурч байгаа юм. Бидний ашиглаж байгаа бүх байгууламжийг дахин ашиглах боломжтой. Нийт материалын 70 гаруй хувийг дахин хэрэглээнд оруулна. Чуулган дууссаны дараа эдгээрийг буулгаж, хадгалчаад дараагийн арга хэмжээний үед дахин угсардаг. Хэрэв бага засвар шаардлагатай бол будгийг нь сэргээгээд шинэ мэт харагдуулчихна. Гэхдээ тэгэх бараг шаардлагагүй. Ашиглагдж байгаа эдгээр материалууд 5-аас дээш жилийн настай. Энэ жил мөн Дэлхийн эдийн засгийн форум Хятад улстай хамтран ажиллаж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Би жилдээ нэг удаа ирдэг. Ирэх бүрдээ шинэ зүйлс хардаг. Зөвхөн энэ хурлын төв биш. Эргэн тойрны бүх орчин байнга хөгжиж, өөрчлөгдөж байгаа нь илт байдаг. Тайз хэвээрээ үлдсэн ч чуулганы уур амьсгал, зохион байгуулалт, шинжилэл, ахиц дэвшлэр дүүрэн байна. Эрч хүчтэй хөгжиж байгаа Далиан хот дэлхийн инновац бүтээгчдийг инхүү угтан авч байна. CGTN агентлагийн сэтгүүлч Ван Хунжа Леоны мужийн Далиан хотоос мэдээллээ. Өрсөлдөн та бүхэнд манай телевизийн сэтгүүлч Хятад улсад ажиллаж байгаа Цэндмагийн ирүүлсэн мэдээллүүдийг хүргэх гэж байна. Дэлхийн түүхэнд 43 жилийн дотор 800 сая хүнийг ядуурлаас гаргасан ганцхан улс байдаг нь манай урт хөрш буюу Хятад улс. Өөрөөр хэлбэл жилдээ дунджаар 20 орчим сая хүнийг ядуурлаас ангижруулж ирсэн гэсэн үг. Үүний бодит жишээ бол өмнө нь хүн бүхэл мал тогтоход бэрх өсөн овоохоноос өөр зүйлгүй Симала тусан баг. Өнөөдөр тус тосхон засмал зам, тансаг хаус, кофе шоп бүхий аялал жуулчлалын брэнд бус болж өөрчлөгдсөн байна. Хятад улсын ядуурлыг устгасан түүхэн бэлэгдэл болсон байгаа юм. Орон нутгаа хөгжүүлж иргэдийнхээ халаасыг дүүргэсэн энэ түүхийг манай сэтгүүлч сурвалжилж байна. Хятад улсуудын хэдэн жил ядуурлалтын эрчимтэй тэмцэж ирсэн. За үүний нэг жишээ бол яг одоо миний зогсож байгаа газар болох Симоло Ва гэдэг нэртэй ийм тосон байгаа. За энд өмнө нь бол зөвхөн газар тариалангаас хамааралтай. За орлого багтай байсан бол өнөөдөр энэ хотын одоо энэ хөдөө тосгоныг сэргээ хөгжүүлэх бодлогын хүрээнд ажлын байр холноор бий болж за энэ чинээгээр бас иргэдийнх нь орлого амжиргааны төвшин бол мэдэгдэхүйц сайжирсан байна. За тэгвэл бодлого шийдвэр хүсэн дээрээ хэрхэн бууж за тухайн одоо сум орон нутгийн тосгоны иргэдэд хэрхэн яаж нөлөөлдөг жишээ за энэ Симоло Ва гэдэг нэртэй тосгоны бодит байдлаас харж болох юм аа.
10 гаруйхан жилийн өмнө энэ газрын нөхцөл байдал төсөөлөхөд ч бэрх байлаа. Энд амьдардаг айл өрхүүд зун нь бороо гойдсон өвсөн овооход амьдарч уламжлалт газар тариалангаар ам зогоож амьдардаг байжээ. Ердөө 6хан хүн л бичиг үсэг тайлагдсан байсан гэхээр энэ тосгоны иргэд ямархуу нөхцөлд амьдарч ирсэн нь тодорхой харагдана. Яг ийм нөхцөлд тосгоны иргэд 2017 он хүртэл амьдарсан. Ийм газар хүн тогтохгүй нь лавтай. Тиймдээ ч залуучууд нь хот газрыг бараадаж явснаар тосгонд зөвхөн хөгшөд хүүхдүүд л үлдэж байсан нь түүх болон үлджээ. Семилова овгийн энэ жижиг тосгонд өмнө бороо орохгүй үед бүгд тоосон дунд бороо орох үед бүгд шавартай хутгалдаж хүм морьтой хамт амьдрал ахуйгаа явуулдаг байсан. Гэхдээ бид үүнийг өөрчилж чадсан. 2020 онд манай тосгон төдийгүй улс орон даяар бүх бүс нутаг үндэснүүд ядуурлаас зэрэг гарч дууссан. Орон нутаг ингэж хөгцөөр залуучууд нутагтаа үлдэх дуртай боллоо. Учир нь орон нутгийн удирдлагууд намын гишүүд хамтран ажиллаж амьдрах орчныг сайжруулан гэрийнхээ үүднээс мөнгө олох боломжийг бүрдүүлсэн юм. Гэрийнхээ дэргэд орлого олох боломж байхад хинч ажил хайж алс холын далайн эргийн хотууд руу явахыг хүсэхгүй шүү дээ. Өмнө нь ажлын байр байхгүй учраас л гадагшаа явдаг байсан хэрэг. Өнгөрсөн 3 жил цар тахлын улмаас нарийн тоолго хийгээгүй ч гэсэн жишээ нь өнгөрсөн жил гэхэд манайд 63 мянган жуулчин иржээ. Нөхцөл байдал хэцүү үед энэ тосгонд ердөө 23 өрхийн 138 хүн амьдардаг байжээ. Өөрөөр хэлбэл энд 18 өвсөн хаяавчтай, 5 ваарн дээвэртэй байшингаас өөр гялаад гялтайх зүйл байсангүй. Харин одоо засмал зам, хаус байшин, зочид буудал, ресторан, кофе шоп хүртэл ажиллаж байна. Энэ тосгонд засгийн газрын дэмжлэгтэйгээр дэд бүтцээ иж бүрэн шинчилж, үндэснийхээ соёл уламжлалыг аялал жуулчлалын брэнд болгон хөгжүүлсэн байна. Ингээд иргэд хамтран хорчоолол байгуулж гэрээр зочид буудал, гар урлалын дэлгүүр зэргийг ажилуулснаар орлого нь хэд дахин өсжээ. Өмнө нь манайд зам, ус, цахилгаанч байхгүй хэцүү байлаа. Ядуурлаас гарсны дараа энэ бүх асуудал шийдэгдэж замч тавигдсан. Хүүхдүүд маань сургуульд явж тэтгэлэг авдаг боллоо. Орон нутаг маань хөгжихийн хэрээр хүмүүс заавал гадагшаа явж ажил хийх шаардлагагүй болсон. Жишээ нь би одоо тосгондоо кофе шопт ажиллаж байна. Амьдрал маань өмнөхөөсөө хамаагүй илүү аз жаргалтай болж бүх зүйл тогтвортой, найдвартай болсон. Өмнө нь бид дандаа цаг агаараас хамааралтай газар тариалан эрхэлдэг байлаа. Тэнгэр хангай таагүй байж ургац алдвал амьдрахад үнэхээр хэцүү болдог байв. Харин ядуурлыг бууруулах хөтөлбөрийн ачаар бидэнд эдийн засгийн өндөр ашигтай цайны навч, тосны улаан цэцэгт мод зэрэг суулгацыг үнгүй өгч тариалж өгсөн. Бид ургацаа хураагаад шууд худалддаг болсон учраас орлого маань маш сайн нэмэгдсэн дээ. Бид ядуурлыг бууруулсныхаа дараа аялал жуулчлалын салбарт суурилсан шинэ бизнесийн загварыг хөгжүүлсэн нутгийн иргэдийн амьдралыг бүрэн өөрчилсөн. Ядуурлыг устгах хамгийн гол арга бол иргэдийнхээ халаасыг дүүргэж хамтын эдийн засгийг хөгжүүлэх явдал юм. Үүний тулд бид намын үүр хоршоолол тариаланчдыг холбосон хамтын хөгжлийн загварыг нэвтрүүлсэн. Хүмүүс нэгдэж газар нутгаа хамтран ашигласнаар нэг доороос олон төрлийн ашиг хүртэх боломжтой болсон хэрэгэ. Өмнө нь иргэд зөвхөн хөдөлмөр хийж орлого олдог байсан бол одоо бизнесийн эзэд болж ашгаасаа хүртдэг болсон. Одоогоор энэ тосгонд 73 өрхийн 300 гаруй хүн амьдарч байна. Ингээд ч зогсохгүй 4 хүн дутмын нэг нь залуучууд. 2014 оноос хойш төрөл бүрийн сангаас 22 сая гаруй юаны хөрөнгө оруулалт хийгдэж хуучин шавар замуудыг бүрэн хатуу хүчилттэй болгожээ. Одоо айл бүр тогтохтой орчинд амьдарч байна. 2020 онд Хятад улсын дарга Си Жинпин энэ тосгонд бичлэн зочилж Симулаг улс даяар ядуурлыг устгасан түүхэн бэлэгдэл болгон зарлжээ. Дэлхийн дахинд хотчлолд орчин үеийн барилга байгууламжууд эрчтэй төрөн орж эрхийн хэрээр эртний түүх агуулсан газрууд өнгө төрхөө алцаар байгаа. За тэгвэл соёлын өв түүхт барилга байгууламжаад 100-ны турш тэр чигээр нь буюу за анхны дөрхөөр нь хадгалж үлдсэн газар бол Хятадын Юньнань мужийн Хэшун эртний хотгон ба. Энэ талаарх мэдээг манай сэтгүүлч Цэндмаа Хятад улсын Юньнань мужийн Тэнжүүн хотоос хэллээ. Олон зуун жилийн түүхтэй энэхүү хотод хэтих хотчлолтод авталгүй түүхэн уран барилга болон нутгийн иргэдийн уламжлалт ахуйг яг хэвээр нь хамгаалж чадсанараа өдгөө дэлхийн жуулчдын анхаарлыг татаж байна.
Сайн мэцэн үзэгчтэй. За би Хятадын Хүшүүн хотод ирсэн байна. Яг миний ард харагдаж байгаа бол Хятадын Хүшүүн хот. За маш эртний түүхтэй. За нэг үе одоо нүүрсний хүнд үйлдвэрлэлээр тулгуурлан за улс орныхоо бас хөгжлийг түүчилж ирсэн ийм хот байгаа. За бараг 100 жилийн өмнө энэ хотод амьдарч ирсэн ард иргэд буюу за ялангуяа энэ хотын ирчүүд нь гадны улсад ойрхон орш Мянмар ч юм уу энэхэг улс руу хар ажил хийхээр явдаг байсан. За тухайн үед харийн улсад олсон хөрөнгөө цуглуулсны үр дүнд за энэ хотыг бүтээн байгуулалтанд одоо өөрсдийн одоо хувь нэмрээ оруулсан ийм түүхтэй хот байгаа. Тэгвэл нөө эртний түүхтэй энэ Хүшүүн хот өнөөдөр хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ? Түүх агуулсан барилга байгууламжаа тэр чигээр нь хадгалж үлдсэн Хэшүүн эртний хотхон нь ирээдүйн хойч үедээ соёлын өвөө хэрхэн өвлүүлж үлдээхийн тод жишээ амьд сурах бичих болж байна. Барилга байгууламжаа тэр чигээр нь хадгалж үлдсэний хамгийн тод жишээ бол 1928 онд баригдсан Хэшүүн номын сан юм. Хятадын хамгийн эртний хөдөө орон нутгийн нийтийн номын сан тооцогдох энэ байгууламж нь бараг 100 жилийн өмнөх модон ширээ сандал номын тавиуруудаа одоо ч ашигласаар байна. За яг энэ байгаа газар бол 6 жилийн өмнө за Хятадын яг энэ тосгонд оршин суудаг байсан хотын оршин суугчид за Шанхай, за Нью-Йорк зэрэг тухайн үед бас хөгжил сайтай хотуудаас ирсэн номын одоо сонин сэтгүүлийг энд уншиж суудаг байсан байна. За энэ ойролцоогоор 1928 онд байгуулагдсан ийм номын сан байгаа. За тухайн үед энэ болохоор Хятадын одоо Хүшүүн нэртэй хотод байрладаг. За тухайн үед одоо энэ хотын ирчүүд ойролцоо байдаг Мянмар ч юм уу нэгтгэх улс руу за ажил хийж яваад өөрсдөө олсон одоо хөрөнгө мөнгөөрөө энэ хүү номын сан за тухайн үед босгосон байна. За энэ Хятадын одоо түүхэндээ хамгийн эртний номын сангаас гадна за хөдөө тосгоны хамгийн том номын сан гэж нэрлэгддэг юм аа. Мөн голын эрэг дагуух чулуун сарвчтай угаалгын павильонууд ч анхны төрхөө алдаагүй. 100-ны өмнө холын аянд явсан эр нөхрөө хүлээнгээ эхнэрүүд нь хувцас угаадаг байсан чулуун тавцсан модон багнууд өнөөдөр ч яг л хэвээрээ байна. Хэшүүн хотхон барилгаа тэр чигээр нь хадгалж чадсны нууц нь ердөө л эртний түүх, өвөг дээдсийнхээ дурсгалыг дээдлэн хамгаалдаг нутгийн иргэдийн сэтгэл зүтгэлтэй шууд холбоотой юм. Энэ хотхны бас нэгэн гайхамшиг нь энд зөвхөн хоосон байрлалууд үлдээгүй нутгийн иргэд нь өөрсдөө тэрхүү түүхэн байшингуудаа яг л хуучин хэв маягаараа амьдарсаар байгаа явдал юм. Энд амьдардаг 7000 гаруй иргэн өглөө бүр эртний чулуун замаар алхаж уламжлалт гар урлал ахуй соёлоо үргэлжлүүлсээр байна. Технологийн хөгжил дэвшил хүнд хүчээр механик ажлыг орлож хүний оролцоог халж эхэлсэн бэлэн жишээг Бэйбүү болонгийн бомбын ухаалаг инновацийн төвийн үйл ажиллагаа харуулж байгааг Хятадын Чинжоу хотод ажиллаж яваа сэтгүүлч мань онцолсон байна. Хүн биш үүлэн систем удирддаг, тээврийн хэрэгсэл нь өөрөө шийдвэр гаргадаг бүхэл бүтэн логистикийн төв хүний оролцоогүйгээр хэрхэн ажиллаж байгааг дараах сурвалжилгаар харууллаа. Та яг одоо Чинжоугийн автоматжуулсан Чингэлгийн бомбын талбайг харж байна. Энд талбай дүүрэн цэнхэр өнгийн нүсэр төхөөрөмжүүд тасралтгүй ажиллаж байгаа жиргэн тойронд нь ганц чуун алга. Учир нь энд хүнийг хүнд хүчээр ажил хийлэгдэх тогтолцоог бүр мөсөн халжээ. Бүх операторууд, инженерүүд эндээс бүтэн километрийн зайд байрлах албан тасалгаанаас л үйл явцыг алсаас ажиглаж байна. Манай терминалын хамгийн том бахархал гол онцлог бол энд харагдаж байгаа ухаалаг чингэлэг тээврийн автомашинуудын явдаг юу хэлбэрийн зам юм. Жолоочгүй машинууд энэ юу замаар дамжин терминал руу шууд орж ажилладаг. Дэлхийн бусад уламжлалт автомат терминалууд жагаа буулгахдаа ухарч эргэж цаг алддаг бол манайх тэгдэггүй. Энэ шийдэл нь бомбын талбайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон барилгын хөрөнгө оруулалтын зардлыг асар их хэмндэг бөгөөд машинууд эргэж ухрах шаардлагагүй шууд тойрч гардаг учраас тээвэрлэлтийн үр ашгийг дээдсэгт нүргдэг юм аа. Талбай дээр холгиж байгаа эдгээр автомашинуудад жолооч гэж байхгүй. Төв системдэр өдөр бүрийн мэдээллийг боловсруулад хэн нь хаашаа явж юу ачихыг нь автоматар хуваарладаг. Машинууд ч даалгавраа аваад яг л хэлсэн ёсоор нь бие дагаад ажиллаа хийчихнэ. Хүн шиг ядрахгүй, алдахгүй бас цаг өрөхгүй болохоор эдгээр роботууд л мөн энэ бомбыг бүхэлд нь хөдөлгөж гол хүч болж байна. Ингэж бүгдийг автоматжуулсны хүчинд бомбын хүчин чадал урд өмнөхөөсөө хэд дахин өссөн байна.
Үр ашгийг сайжруулж буй хоёр дахь том нууц бол бомбын яг ард байрлах төмөр замын төв станц юм. Анх 2023 оны 6 дугаар сарын 31 хүртэл манай бомбд болон төмөр зам нь дундуураа тусгаарлагдсан хоёр өөр хяналтын бүстэй байлаа. Харин тэр өдөр улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хороо болон тээврийн яамны шийдвэрээр төмөр замын төв станц бомб хоёрын дунд хашааг бүр мөсөн нураасан юм. Ингэж хан хэрмийг нурааснаар бомбын нэгдсэн ухаалаг хяналтыг хэрэгжүүлж төмөр зам далайн тээвэр хоёрын хооронд ачаас ойролцох үр ашгийг сансрын мэт хурдтай болгож цаг хугацаа болон эдийн засгийн асар их зардлыг хянаж чадсан юм а. Манай бомбын үндсэн нөхцөл байдал товчхондоо иймэрхүү байна. Энэ бомбын жилийн хүчин чадал нь 2.6 сая стандарт чингэлэг юм байна. Ингээд 2025 онд тус бомбын ердөө 4 зогсоол нийт 2 сая 255 мянган чингэлэг боловсруулжээ. Энэ технологийн өсрөнгөө хөгжил нь хойд булангийн бомбыг 2025 онд 3 тэрбум 358 сая тонн ачаа эргэлттэйгээр хятадын эргийн бомбууд дундаа 9-р 10 сая гаруй чингэлэг ачиж 8-р байранд ороход гол хөдөлгүүр нь болсон гэдгийг хэлж байлаа. Хятад улсын их сургуулиуд хэмэл оюуны салбарын хурцтай хөгжилд зориулан оюутнууд бэлтгэж эхэллээ. Үүний хүрээнд дээд боловсролын тогтолцоонд сүүлийн жилүүдэд байгаагүй томоохон өөрчлөлтүүдийг хийж байгаа юм. Энэ нөр хятадын боловсролын яамны мэдээлэлээс маш тод харагдана. 2021-с 2025 оны хооронд Хятад улсын их дээд сургуулиуд нийт 12200 бакалаврын хөтөлбөрийг цуцалж эсэлт авахыг зогсоосон байна. Эдгээрийн дийлэнх нь урлаг, хүмүүнлэг, гадаад хэл, менежментийн чиглэлийн мэргэжлүүд байгаа юм. Үүний оронд хиймэл оюун ухаан, робототехник, биет хиймэл оюун, хагас дамжуулагч, өндөр технологийн чиглэлээр 10,200 шинэ хөтөлбөр нээгдсэн байна. Ингэснээр Хятадын их сургуулиудын нийт мэргэжлийн хөтөлбөрийн 30 гаруй хувьд нь өөрчлөлт орж байгаа бөгөөд боловсролын салбарыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулах томоохон бодлогын шинжилэл гэгдэж байна. Залуучуудын ажилгүйдэл шинжиллийн гол шалтгаан болсон гэж хэлж болохоор байгаа юм. Албан ёсны мэдээллээр Хятад залуучуудын ажилгүйдлийн түвшин 16%-аас давсан хിവэрэ байгаа юм. Төгсөгчдийн эзэмссэн ур чадвар хөдөлмөрийн зах зээлийн шаардлагатай нийцэхгүй байгаа нь гол асуудал гэсэн. Тиймээс Хятадын их баригчид хиймэл оюун ухааны инженер, робот техникийн мэргэжилтэн, чип үйлдвэрлэгч инженеруудыг олноор бэлтгэхийг зорж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудын үеэр боловсролын бодлого хэрхэн өөрчлөгдөж байсан түүхэн жишээтэй төстэй байна. Урт хугацаанд хүний нөөцийн бодлогыг ингэж заалах нь сайн ч гэлээ. Яг одоо ажлын байран дээр хиймэл оюунаас болж гарч болох өөрчлөлтүүд ялангуяа томоохон хэмжээний цомогтлууд болох эрсдэлтэй гэдгийг зүгээр өнгөрөөж болохгүй. Судалгаагаар Хятадд нийт 70 сая орчим ажлын байр буюу хөдөлмөрийн зах зээлийн бараг 10% нь хиймэл оюуны нөлөөнд хамгийн ихээр өртөх эрсдэлтэй байна. Үүн дээр нэмээд энэ зун хөдөлмөрийн зах зээлд түүхэн дээд хэмжээ болох 12.7 сая их дээд сургуулийн төгсөгч орж ирэхээр байгаа нь ажлын байрны эрэлт нийлүүлэлтээс давах магадлалыг улам нэмэгдүүлж байна. Тиймээс Хятадын хувьд ажил эрхлэлтийг доктортой хадгалах нь зөвхөн нийгмийн асуудал биш, дотоодын хэрэглээг дэмжих эдийн засгийн чухал зорилт болоод байгаа юм. Хятад улс Америк нэгдсэн улсын 46 компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтанд ашиглахыг хориглолоо. Тодорхойлбол Хятадын сангийн яамнаас гаргасан шинэ журмын дагуу төрийн байгууллагууд болон төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийдэг албан нэгжүүд чагсаалтанд багтсан Америк нэгдсэн улсын компаниудын бүтээгдэхүүнийг цаашид худалдан авах боломжгүй болж байна. Хоригт Америк нэгдсэн улсын батлан хамгааллын салбарын томоохон үйлдвэрлэгчид болох Lockheed Martin, Raytheon Missiles and Defense зэрэг компаниуд багтсан байна. Гэхдээ Хятадд үйл ажиллагаа явуулдаг Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалттай компаниудад энэхүү хориг үйлчлэхгүй юм байна. Хятадын худалдааны яам энэхүү шийдвэрийг Америк нэгдсэн улсын засгийн газрын дайсагнасан байдалд зориулсан хариу арга хэмжээ хэмээн тодорхойлжээ. Мөн уг шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, улсын ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ, цөмийн болон зэвсгийн дархалтаас сэргийлэх, олон улсын үүргээ биелүүлэх зорилготой гэж мэдээлж байна. Тиймээс чагсаалтанд багтсан компаниудтай холбоотой иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж болох бүтээгдэхүүний экспортын бүх ажиллагааг нэн даруй зогсоохыг үүрэг болгожээ. Дашим дуртагт хязгаарлалтын жагсаалтанд зөвхөн батлан хамгааллын компаниуд төдийгүй стратегийн түүхийн эдийн салбарын компаниуд мөн орсон байна. Тухайлбал газрын хувь элемент олборлогч, боловсруулагч MP Materials, USA Rare Earth, цахилгаан хөдөлгөөр үйлдвэрлэгч Aviox зэрэг компаниуд багтжээ.
Америк нэгдсэн улсын засгийн газрын дайсагнасан байдалд зориулсан хариу арга хэмжээ гэж тодорхойлж байгаа тухайд Америк нэгдсэн улсаас 2-7 хоногийн өмнө Хятад улсын хэд хэдэн томоохон технологийн болон автомашины компаниг Хятадын айрамд дэмжлэг үзүүлж байж болцсошгүй гэсэн үндэслэлээр хоргийн жагсаалтанд оруулсан. Үүнд Alibaba Group, Baidu, BYD, Nio зэрэг компаниуд багтаж байна. Хятад улс дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга тэгш болох талаарх төгсөл баримтлалаа тусгасан шинэ цагаан номыг өнгөрсөн 7 хоногт нийтэлсэн. Энэхүү баримт бичгийн гол зарчмыг шинжээчид ийхүү тайлбарлаж байна. Дэлхий өөрчлөгдөж байна. Харин дэлхийн засаглалын тогтолцоо энэ өөрчлөлтийг гүйцэж чадаж байна уу? Хятад улс саяхан нийтэлсэн цагаан номдоо энэ асуултад өөрийн байр сууриа илэрхийлжээ. Уг баримт бичиг дэлхийн засаглалын тогтолцоог шинжлэх, боловсронгуй болгох талаар Бээжингийн үжил баримтлалыг тусгасан байгаа юм. Ингэхдээ дэлхийн нийтэд илүү өргөн хүрээтэй олон талт хамтын ажиллагаа, олон улсын байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, мөн хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэх шаардлагатай гэж онцолжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар уг баримт бичгийн гол санаануудын нэг нь хүртээмжтэй, оролцоог хангасан хөгжлийн үзэл гэгдэж байна. Жинхэнэ олон талт үзэл нь үзэл суртал тулгуурласан алдаатай ойлголтоор үндэслэх ёсгүй. Энэхүү баримт бичиг нь олон хөгжиж буй орныг хамгийн өргөн хүрээнд нэгтгэж олон улсын түвшинд ёс суртахууны зарчмуудыг түгээхэд тусалж байгаа юм. Хан босгох биш, харин гүүр зам барьж байна гэсэн үг. Гүүр байгуулах бус бүлэглэл байгуулахаас татгалзах. Энэ бол цагаан номын туршид давтагдан гарч буй гол санаануудын нэг юм а. Баримт бичиг жинхэнэ олон талт үзэл нь хаалттай бүлэглэлүүд, үзэл суртлын хуваагдалт бус харин нэгдсэн үндэсний байгууллага төвлөрсөн олон улсын тогтолцоонд сурлах ёстой гэж онцолжээ. Сүүлийн жилүүдэд Америк нэгдсэн улсын дэвшүүлж буй олон талт үзэл нь бодит байдал дээр хаалттай бүлгүүд байгуулагдахад хүргэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтолцоо бол дэлхийн 2 дугаар дайны дараа хүн төрлөختний асар их хүчин чармаалтын үр дүнд бий болсон хамгийн том зөвшөлтсөл. Энэ нь бүх улс орны ашиг сонирхол, шаардлагыг багтаан шингээж чадах цорын ганц тогтворжуулагч механизм юм. Мөн цагаан номд улс орнуудын бүрэн эрх тэгш байдлыг хангах, олон улсын эрх зүйг хүндэтгэх, дэлхийн шийдвэр гаргах үйл явцад хангалттай төлөвлөлгүй байдаг улс орнуудын оролцоог нэмэгдүүлэхийг уриалжээ. Хятад улс бүрэн эрхт байдал болон тэгш эрхийн зарчмыг хамгаалдаг. Томч бай, жижигч бай, бүх улс орон олон улсын тогтолцоонд эрх тэгш байр суурьтай байх ёстой. Дэлхийн засаглалын тогтолцоо өөрчлөгдөн хөгжиж байна. Хятадын үзэж байгаагаар шинжилэл бол сонголт биш, зайлшгүй шаардлага юм а. Гэхдээ хамгийн чухал сорилт бол улс орнуудын хамтын алсын харааг бодит хамтын ажиллагаа болгон хэрэгжүүлж чадах хэсгэд оршиж байна. Дэлхийн улс төр эдийн засгийн орчныг нэг туйлд байхаас сэргийлэх зорилготой гэгддэг БРИКС-ийн орнуудын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд энэтхэг улсын шиндээлийн хотноо уулзлаа. Хятадын гадаад хэргийн сайд Ван Yi энэхүү уулзалтын үеэр хурдтай өөрчлөгдөж байгаа олон улсын нөхцөл байдал докторжуулагч болж гишүүн орнууд стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байгаа талаар хэлжээ. Анх Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн 5 улсаас бүрдэж байсан БРИКС өнөөдөр өргөжинтэлж дэлхийн хамгийн том хөгжиж байгаа эдийн засгуудын эвсэл болоод байна. Одоогийн байдлаар БРИКС нь дэлхийн хүн амын ойролцоогоор 50%-ийг, дэлхийн эдийн засгийн 40 гаруй хувийг төлөөлж байна. Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Иран, Египт зэрэг улсууд нэгдснээр БРИКС-ийн геополитик болон эдийн засгийн жин улам нэмэгдээд байгаа юм. Тэгвэл БРИКС-ийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Хятад улсын гадаад хэргийн сайд Ван Yi тус байгууллага өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн их тайван хөгжил шударга ёсны чухал тулгуур болж хөгжсөн гэж онцлон тэмдэглэлээ. Тэрээр БРИКС олон улсын дэг журам олон талд хамтын ажиллагааг хамгаалж нэг талд бодлого болон олон улсын худалдааны даяаршлын эсрэг хаалттай бодлогыг тууштай эсэргүүцэх ёстой гэдгийг хэлж байв. Шинжээчдийн үзэж байгаагаар БРИКС нь өнөөдөр зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагааны платформ биш, харин өрнөд төвтэй олон улсын тогтолцооны эсрэг дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн дуу хоолой болон хуурж байна. Тиймдээч БРИКС-ийн гишүүн орнууд хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамгаалж олон улсын асуудлуудад илүү хүчтэй байр суурь илэрхийлэх шаардлагатай байгааг хуралд оролцогчид онцгойлон хэлж байлаа. Гэхдээ өнөөгийн дэлхийн аюулгүй байдлын сорилтуудыг зөвхөн цэргийн аргаар биш, улс төр дипломат арга замаар шийдвэрлэх ёстойг уриалж байна. Түүнчлэн БРИКС дараах чиглэлүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорж байгаа гэлээ. Үүнд бүх төрлийн терроризмтэй тэмцэх, эрчим хүч болон хүнсний аюулгүй байдлын эрсдлийг бууруулах, стратегийн ашигт малтамлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Африк дахь Эбола вирусын дэгдэлтэй тэмцэх. Мөн хиймэл оюун ухааны хурдцтай хөгжлөөс үүдэх эрсдлүүдэд анхаарч олон улсын зохицуултыг нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх гэлээ. Иргэжил Хятад улс БРИКС-ийн хурлуудыг даргалах ээлжид улс.
Тиймдээч бусад гишүүн орнуудтай хамтран инх тайван хөгжил цэцгэлтэнд суурилсан ирээдүг бүтээхийн төлөө ажиллахад бэлэн байгаа гэдгийг Вангийн уулзалтын төгсгөлд хэлсэн байна. Хятад улсын улс төр нийгэм эдийн засаг технологийн салбарт гарсан онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.